Зөөгцөндөлөөсөө тэгэхээр умардын лоногийн дараагийн борт ороход бэлэн болсон байна. Хөөхөн нэлээд удаан хугацааны дараа орж байгаа болохоор та хэд маань их л хүлээсэн байх. За тэгээ цагаас ч өмслоод явах шууд гол зурлал руу орцгоё. Өмнөх бортээр мандах борхог дагуулж яваад илд олж өгөхөөр хэдэн дарахтуудаар яваад хамгийн сүүлдийн нэг өвгөн дээр очисон чинь нөгөө өвгөн нь манай хүн тандаад "Гэхдээ яагаад очиж хараалт хэлт" гэж. Гиснэр дуустдаг та. Би шууд тэндээс өргөлөөл явцгаая. Тэгээ дархан үгнийх нь хэлгээд байгаа санаа нь болохоор чи явж яагаад хараалтын хэлд хийсэн бэ гэхдээ н та яаж намайг дархан гэдгийг мэдээв. Гарагч хараад л мэдэж байна. Энэ бол дархан хүний гар. Яг тэр мөнхөө албаар бишээ. Илд өөрөө л муу яран болчихсон. Би нээлтийг хийхэд нэг овгийн шүтдэг байсан чулуу гიშгэлсэн. Гэтэ тэр овг хэд болсон. Тэгээд л тэр хүмүүсийн муу юуны хүслээс болоод чулуу ийм болсон байхаа гэж бодож байна. Ихтэй юу гэж. Бурхан зэвсэг гэдэг зүйл байдаг. Тэд мастер дарахтны хүсэл тэмүүлээс бүтдэг юм. Тухайн хүнээс нь шалтгаалаад ариун зэвсэг эсвэл чөтгөрийн зэвсэг болж болно. Тиймээс л юу ч уралдаг мастер дархан зэвсэг хийх үедээ үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Наад илт чинь өөр хүнд байсан болоо том асуудал болох байлаа. Наад илтээ үргэлж гартаа байлахаар чи ч бас болгоомжтой байгаарай. Ганц л алдаа гаргахад ухаанаа алдаж илдэндээ зайлуулах болно шүү. Тийм ээ, би мэдчихэж байгаа. Гисээр энэ хоёрыг яриа өндөрлөхөд нөгөө өвгөн чинь ороо тэр. Чамд мастер дарахны чадвар байгаа. Тиймээс өөртөө илд авах гэж ирээг нь тодорхой байх. Наа төвхтээ илд хайж байгаа юм уу те? Тийм ээ, би түнд урт илд хайж байгаа. Дор хаяж жинийн 4 гэн урт нь 3 чок байх хэрэгтэй. Энэ хүүгийн сурч байгаа бэлтгэлийн техник нь түүнд илдний илэрхэл сурах боломж олгох урт илдийг сайн ашиглана. Мөнхөгийн яриг сонсон нөгөө дархан үг нь болохоор цаанаасаа би залуудаа энэ илдийг хийж байсан юм аа гэдэг айхтар урт нилийн хүнд яг л мөнхөд тааруулсан илтийг гаргаад ирнэ. Тэгсэн мөнхөө шууд л харангуйтаа яг болж байна. Гэт цаанаас борког дуудаад сэлмээ өгөхт нь борко чаавс энийг нь үнэхээр даадаггүй хөөх юмт. Юу вэ? Яагаад юм хүнд байгаа юм? Ах энийг нэг гараар амархаа өргөж байсан мэт. Мантхуныг нь харж уснаа за явах над илдээ өргөж чаддаг боллоо өөрийнхөө бэлтгэлээ гэж бодоорой гэдэг. Нөгөө хөвгөнд болохоор энэ илтний хариуж яг хэдийг өгөл болох вэ гэхдээ нөгөө хөвг нь мөнгө өгөх гэсэн хэрэггүй те. Хөгш намайг тоож ярьсанд чинь харин үнэхээр хэрэг талархаж байна. Чи хэрвээ болно гэвэл хоёулаа шүнжэнгөө сайхан юм яриад ууж болох юм. Гэсэн тэгэл үзэгдэл солиулах энэ хоёр маань явах болчихсон байдаг. Ингэснээр өвгөнтөө салах ёсоо хийгээд цаашаа өргөлөө сичвамуудаар явж явахт нь хэсэг хүмүүс бөөгнөрчихсөн байх бөгөөд яг юу болоод байгааг нь очиод даргаад хитэн танхаа хүмүүс одоо юу гэмээр юм те хөгшин хүмүүсийг дээрлэж байдаг. Манай хоёр яг энэ байдлыг нь хараад байж явахт нь цаанаас нэг том биетэй хүн гарч ирсэн. Хараал идэг. Хаа газрын ийм новчнууд байнга байх юм аа. Бүгд харсаар байж ийм зүйл болгоолж байгаад итгэж чадахгүй нэ. Цэгэр толгод бүлгэм. Уулын оргил бүлгэм. Сачаана захираж гэр бүлөө тэр новчход хаана байна? Энэ настай хосууд энэ новчнуудад дайралтанд өртөж байгааг харахгүй байна. 3 агуу гэр бүл сачууны нутагт байсаар байж. Энэ талаар яагаад юу ч хийхгүй байгаа юм? Гэвч нөгөө хідэн тэгэлгэж байсан гарыг нь бяцалчихдаг. Гарыг нь тэмээтэй. Араараас нь нисэн хэсэг дээрэмчтийг нь чигсэн амар хаан гихтэн зогтолж чад бүр нэг хүнийг няслаад хүзүүг нь хугалж хатдаг буй юм. Энийг нь харсан борко нилээн шокордог болов харин мандах болохоор хоёулынх нь оролцох асуудал биш бололтой. Зогсоолчих юм шиг байна. Гээд нэг газар руу орохт нь манай хоёрыг харснаа шууд л өдөрдөгчаа гэд ундаг. Тэгээ юу болоод байгааг нь гайхаад байсан чинь ардаас нь нөгөөг том зоо биетэй залуучин ороод ирсэн байх бөгөөд нөгөөдхийг шинт өдөрдөгчаа гэд байсан юм байлээ. За тэгэхээр одоо яг энэ зураг дээр харагдаж байгаа хүн бол төмөр нэгтгэлийн өдөрдөгч Ён Му Сүн. За тэгээд энэ хүн маань цаашдаа манай хоёртой нэлээд удаа хадал явал өрнүүлэх болохоор нэр өгч. Энийг хідүүлээ цаашдаа Ён Му Сүн гэдэг юм чи хідүүлээ Ёндон гэж өгч. За Ёндон. Айгүй юм амарх. Тэгээд манай хоёрыг цаанаас нь орж ирэнгүүт нь өдөрдөгч гэдээсэн нь болохоор төмөр нэгдлийн дэд өдөрдөгч байсан биш таардаг. Тэгээд төмөр нэгдлийн өдөрдөгч нь нөгөө дэд өдөрдөгч дээр очингуудаа нэрээ юу? Та нарт тийм юм тохиолдсон юм уу? Гайхалтай. Сайн бандит өдөрдөгч. Гэвч манай мандах руу харангуудаа намайг Ёндон гэдэг. Танилцахад таатай байна. Намайг мандах гэдгээ Ёндон өдөрдөгч. Чиний ааш гэж авах юмгүй гэж сонссон. Дэд өдөрдөгчийн хэлснээр бол тэр чамтай уулзрах болох гэж их зовсон гэсэн. Чи энд байгаа сайн гэрэг. Бид яг уулзалдах гэж байлаа. Бидэндээ хамт суугаач. Гисэн энд нь цагаан луу худалдааны бүлэг хүрээд ирчихсэн байдаг. Цагаан луу худалдааны бүлэг минь энэ аялыг ахалж байгаа хадагтаан Ёнсё. Юм атагтай.
Би таны аваагаа ах ч бас алга болсон гэж сонссон. Тийм бол түүнд энэ уулзалтанд орох хэрэг биднээс дутгааргүй байгаа. Яндан өдөртөгч. Гэхдээ энэ өдөртөгчийн чухал асуудал. Та нар энэ хүнийг маш хүчтэй гэсэн үсттэй. Юундаа сүрж нээд байгаа юм? Тэр бидэнд сайхан нэмэлт тусламж болно үсттэй. Ямар ч тач жижиг сажиг юмнуудыг мартацгаая. Одоо бидний нөхцөл байдал ямар ч хүч тус болох болно. Сүүлэн цагнах хэрэггүй. Бидэнд ийм зүйл байгаад л баярлалаа. Бас хүчтэй нууцнууд өргөөлж хамгийн сайн зүйл байдгийг. Гиснээр манай мандахыг энэ хуралдаа оруулахар болчихж байгаа байхгүй юу? За тэгээд энэ хуралд нь Боркогийн хэрэг юу ахав? Тэгээд Борко өөрийнхөө дураараа энэ хурлаас нь яваад өгнө. Борког явсан даруйд нь шууд бол хурал ихтэй бөгөөд хуралд байгаа хідэн залуучуудыг танилцуулъя. За одоо энэ зураг дээр харагдаж байгаа хүнийг болохоор Шредер гэдэг. Одоо энэ харагдаж байгаа хүнийг болохоор Ман Сёжин. Энэ харагдаж байгаа нь ер нь хамгийн гоё кул дүрэн л дээ. Жи Сун Ёл. Ардаас нь мандах өөрийгөө танилцуулснаар хурал маань ямар тааж ийхүү эхэлж байгаамаа гэж. Нөгөө төмөр нэтгэлийн өдөртөгч нь манай мандахыг харснаа. Мандах. Яг л дэд ахмадын хэлснээр би түүнээс ямар ч километргүй байна. Яг л огт байхгүй юм шиг. Тэгэхээр чи эцэг хүрдэл чадвараа нуух гэсэн бицтэй. Тэр чи ингийн овш биш юм аа. Өргөлүүлэн цагаан луу худалдааны бүлэгмийн ахмад ярьж ирэх бөгөөд дэд алааштай хэлүүлж байсан зүйлийг ахин хэлхийг мөн зөвшөөрнө. Нэгт Уннамын нөхцөл байдал маш идрэтэй байгаа. Тэгэхээр энэ Уннам гэдэг газарт нь гүн цэнхэр бүлгэм гэдэг айхтар том бүлгэм аймгандаа л энэ Уннамыг жоохон зогсоолдог гэсэн юм шиг байгаа. Тэгээд энэ гүн цэнхэр илт бүлгэмээс нь өөр нэр хүндтэй бүлгэм Уннаанд байхгүй гинэ. Тиймээс л эвдэрхийн удрах бүлгэм Уннамыг тэгж амархан эзэлж чадсан. Тэгээд энэ хоёр бүлгэм нь Уннамыг эзлэхийн төлөө хоорондоо өдөр шөнөгүй дайтаад ер нь Уннам нэлээд хэцүүхэн байдалтай болчихсон байгаа. Тэгээд Уннамын байдал нь хэцүүцэн учраас гадагшаа ерөөсөө 8 худлаа хийхгүй ер нь л эдийн засгийн хүртэл зогсон байдалд орсон ба. Тэгээ ягавтаа энэ үүмийн байдлыг засахын тулд нөгөө цагаан луу худалдааны бүлгэм нэг өдөртөгч нь аваачаад одоо энэ чинээ төөрөө алга болсон байгаа шүү дээ. Тэр бүх эдэртэй байдлыг сонссон нөгөө төмөр нэгтгэлийн өдөртөгч нь ядаргаатай юм. Та нар бидэнд үнэхээр ядаргаатай ажил өгч гэжээ. Эцэстээ энэ бүх зүйл бас миний ахын алга болсон явдал. Би өмнө мочод очиод энэ бүхний хариултыг олно гэж бодож байна. Бид бодохгүй энэ асуудалтай өөрсдөө нөр тулах байх. Гэхдээ би төрүүлж мэдээлэл цуглуулгаар аль хэдийн тагнуул явуулсан байгаа. Бидний унаанд очих үед тэр бидэнд хангалттай мэдээлэл цуглуулчихсан байх байх. Тэгээ ондон босноо эцсийн шийдээ надад мэдэгдэрэй гэдэг манай мандахыг дагуулад гадагшаа гарахаар болдог. Манайхтай гадуур явж явахдаа дэд ахмад муухай. Тэр бол жинхэнэ бодогч. Тийм болохоор л төмөр нэгтгэлийн бүх дотоод ажлыг хариуцдаг юм. Бас би түүнд маш их итгэдэг. Муухан өөрийнх нь үйлдэл төмөр нэгтгэлийн ирээдүйд нөлөөлнө гэдгийг мэдж байгаа. Тэр маш их хариуцлага үрж байдаг болохоор энэ тал дээр их мэдрэмтгий. Тиймээс тэр үргэлж тооцоололтой амьдардаг. Тэгээд л тэр хизээ ажил амьдралаа ялгахаа мэддэггүй. Нэгтэй ойлгож байна. Тийм их хариуцлагатай нүүр тулсан ч хинч тийм болно. Тиймээс чамайг түүнийг ойлгоно гэж найдаж байна. Тэр зүгээрч нэг бодохтой новш биш шүү. Гэсэр энэ хоёр явсаар нэг мухар газар хүрээд ирэхэд нь мандах. Бид яагаад мухар газар хүрээд ирчихв? Санаа зовх хэрэггүй тий. Би чамайг алах бодлого угаасаа байхгүй. Йондан ахмата. Та өөрийгөө үнэхээр намайг алж чадна гэж бодоо юу? Тэр их цохиулж үзээд л мэдж болох юм. Гэт энэ хоёр чинь бүр айхтар сүдтэй нэг нэгээс аавар ялгаруулад та яахгүй бэлболцохлон дээ гэсэн чинь харамсалтай нэг дараа болтол хүлээх болтой гэснэ. Бид ихлээд Уннамуучийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй гэдэг нэг нөгөө мухар гудамнаас чинь нэг хаалга онгоогоод нэг үгэн гарч иртээ. Манай хүн өдөр хаасан гихтэн. Би төмөр нэгтгэлийн өдөртөгч Йондан байна. Өршөөгөр юу гэсэн үг болохыг ч мэдэхгүй байна. Хар сарны гэрэл. Ихтэй нөгөө үг нь эргэн тойрны ажиглаж байснаа манай хоёрыг зүгээр оруулчихдаг. За тэгэд одоо энэ орж ирсэн газар нь болохоор энэ бол хар сарны салбаруудын нэг. Бидний одоо уулзах гэж байгаа хүн бүх байгууллагын салбарын удирдагч байж магадгүй. Энэ газар бол дор хаяж өөрсдийн ижил төвчний тулаанчдад мэдээлэл өгдөг газар. Тийм болохоор энгийн хүмүүстэй тэдэндээ холбогдоход маш хэцүү. Тэгээ мант болохоор яг яагаад тэгвэл намайг дагуулж ирсэн бэ гэхтэн. Би чамд энэ газрыг зааж өгөх гэсэн юм. Мурамын ертөнцид иймэрхүү газрууд байдаг гэдгийг чи үргэлж санаж явах хэрэгтэй. Учир нь Мурамын ертөнц бол чиний бодож байгаагаас хамаагүй том, бас нууцлаг. Мандах дотроо бодохдоо энэ ертөнцид нүдэнд харагдахаас илүү зүйл бий. Тэр намайг үйлдэлтэй болгоомжтой ханд гэж хэлэх гээд байна уу? Гээд яг бодож байхад цаанаас нэг хар ном өрхтэй хүн гарч ирсэн ээ. Төвн тэтгэлийн удирдагч Ондон. Хүлээлгэсэн дуршлаараа гэд гараад ирдэг. Ямар ч одоо хар сар гих одоо энэ бүлэгмийн түүхэн гарч ирдэг. Хар сар. Тэдний үүсэл нь нууцлаг, мөн тэдний удирдагч хэн гэдгийг хинч мэдэхгүй. Тэдний үүслийн зорилго мөн тэдний нийт хэдийн гишүүдтэй гэдгийг хинч мэдэхгүй.
Тэд бол харанхуйд бүрхэгдсэн байгуулга. Гэсэн ч нэг заашгүй тодорхой зүйл бол тэд ямар ч мэдээллийг олж чадна. Мөн үнийг хинээс ч илүү хурдан хийдэг. Гэхдээ айгүй те энгийн хэлэхэд зүгээр л интернет байгаа байхгүй Google ч юм аа шин ChatGPT ч юм аа мэдхгүй тэгээ хүссэн мэдээлэл өгдөг. Нэг өдөртөгч нэгэдсэн залуу нь болохоор тантай уулзах та 50 төгрөг нэтгэлийн удирдагч юм. Би бол хар сарны сажуун салбарын удирдагч Май Волрим. Харин манай мантахыг хэлсэн хэн бэлээ? Гэхдээ тэр бол миний хамтрагч. Төвнийг мантах гэдэг. Хэрвээ та яндан удирдагчтай холбоотой бол гайхалтай хүн байх. Тантай уулзах та байна. Мастер мантах. Тэгвэл та чинь хоёрыг нэг суудлуудаа суулгангуудаа та өнөөдөр яг ямар мэдээлэл хайж байгаа юм бэ гэхдээ би Унам мужийн нөхцөл байдлын талаар мэдмээр байна. Том зүйл байх шаардлагагүй. Надад мэддэг зүйлээ хэлээ. Унам муж гинэ. Тэр бол бидний сүүлийн үед анхаарал хандуулж байгаа газруудын нэг. Гэхдээ харамсалтай нь бид хүснээрээ их мэдээлэл цуглуулж чадаагүй. Гэсэн живлэрхийн хөдрөгт болон гүн цэнхэр элдвүлэмийн мөргөлдөөнийг одоогоор 3 дахь тал удирдах байгаа. Новш. Яг л удаж юуснаар тэр Унам муж руу алга усан хуралдаачаад тэд 3 тал баригдсан. Эсвэл алагдсан байх магадлал өндөр юм байна. Эгт нөгөөт нь хэлэхдээ хэрвээ тэд алуулсан бол тэдийн цогцыг өдөд олчихсан байх байсан. Том бодлооны бүлгийн цогцыг ямар ч боломжгүй үлдээх үгээр цэвэрлэх ямар ч боломжгүй. 3 дахь тал нь хийн гэдгийг мэдсэн нь. Төрөн хэслэнчлэн бид Унам мужийн тухайд их мэдээлэл цуглуулж чадаагүй. Хэрвээ та дараа ирсэн бол бид энэ талаар сэжвэр олсон байх боломжтой байлаа. Гэхдээ та хэдэрхий эрт ирсэн бол та яндан өндөртөгч. Тэос төв төнгөрлөгийн нэгдийн ерөөсөө энэ туланд нь оролцохгүй байсан хэрнээ Унам муж руу ямар таачаа мөрдлөгийн баг илгээсэн байж таардаг. Тэгээ энэ бүх зүйлийг нь яндан сонсонгуудаа новш. Бид чи эвгүй асуудал орлоо та. Гэ яг явах гэхдээ бид өгсөн мэдээллээсээ илүү төлбөр авсан бололтой. Тэнцвэртэй 8 болгохын тулд би тань дахиад нэг зүйл хэлье. Нин Монпюн гэдэг ир танаа бүлгийг хорлохоор зэхэж байгаа. Тэр чадварлаг хөлсний алуурчдыг хөлсөж байгаа шүү. Йоо, Нью Пёнкон гинэ. Тэр өгнө. Тэмэртэж манай хоёрыг гарсан даруйд нь хар сар сажуун салбарын удирдагч нөгөө Мал Волрим гэдэг нэрнүүд нь угаасаа юм хэцүү шүү гэж ойлгож яриа. За юу. Май Волрим гэдэг нөгөөтг нь болохоор үүдэндээс өгний дуснаа. Тэр хүн Унам хөл тавьсан мөчөөс нууц сарнуудаар түүнийг дагуул. За тэгтээ тэд нэр ён удирдагч болно. Түүний гихтэн үгүй тэр биш. Би тэр мандах гэдэг хүнийг хэлж байна. Тэнгэр төвчний нууц сарнуудыг хөдлөг. Тэгээд энд нь бол үнэхээр гайхдаг нөгөө наст нь болохоор ён өдөртөгч нь тэрэгд байсан хүн үү? Түн шингүүд нууц царнуудыг хөдлөн гинэ. Тэгээд ч болоогүй. Нууц царнуудын хамгийн авьяаслаг, хамгийн цөөхөн хүнтэй салаа болох тэнгэр төвчний салаа юу? Тэр тийм үнцэнтэй хүн гэж юу? Гэж дотроо уснаа хэлэхдээ ойлголоо. Би таны туршлага хүлээж авлаа. Би тэнгэр төвчний салааг хөдөлгөөж мандахгүйх тэр хүнийг дагуул гэж дээд царнуудад нь мэддэг болно. Тэр хүн бол маргаангүй чухал. За тэгээ энэ дүгээс нэг гоё юм болно. За энэ тэгээс үүлэн гараад ирэх байх. Зургууд манай хоёрыг ямар тааж гараж явж явах хоёроос илжнэ. За мант хэлэхдээ болохоор төрөөрөний уулзалтан дээр чи угаас 3 дахь тал байсан гэдгийг тамагсан мэт тийм мэдээлэлчэнд хэрэгтэй модоо гихтэнэ. Ингийн нэг тамаг бол бодлохоноос тийсвэр. Чи тийм мэдээлэл үнцэн үгүй гэж бодчих магадгүй. Гэхдээ 3 дахь тал байгаа гэсэн энэ жижиг баталгаа бүлэгт учирч болзошгүй аюулыг өөрчлөх болно. Ямар тач надад өөр шийдэх асуудал байна. Мөн хөгшин юм пиу. Түүний хин гэдгийг асууж болох уу? Яах вэ? Тэр бол сачаан өндөр байр суурьтай хүн. Бас чамтай уулзахаас өмнө надад даалгавар өгсөн хүн байгаа. Би түүнийг Чинхон мужийн давс намгаас бүр энэ сачаан хүртэл хамгаалж авч ирсэн. Бас миний мэдих зүйл бол тэр давс намгаас эрдэнэс олсон. Би үнэндээ тэр нь яг юу гэдгийг огт сонирхоочгүй. Гэтэл тэр намайг үүнийг нууцлах үсэд бүр чимээгүй баг тангараг авсан. Гисэн ч тэр бидэнд бүрэн итгэхгүй байгаа бол та. Яах вэ? Шуналтай навш. Гэхдээ тэр яаж зөрхөлж байна? Биднийг ална гинэ. Гэж хэлчихэд ямар тач манай мантахыг чи уушин газар руу буцаа би одоохонд ажилтаа гэдэг мантахыг уушин газар руу буцаахаар болдог. Мантах ямар тач нөгөө байршилж байсан газар дээр ирэхэд нь төмөр нэгтлийнх нь гинтэл харанх хөвшин болсон хойгоор бөөндөө гараа явуудаг хөөгд маргааш өглөө нь болоход төмөр нэгтлийнхэн бөөндөө нэг яг шөн юу хийсэн гэмээрийн унтцгааж байдаг. Мантах яг юу болсонд нь гайхаад байж явахт нь хажуу талд нь хоёр хүн чимээдээ сонсноо. Өглөө зах дээр очсон чинь өнгөрсөн шин сачуу мужийн томчуудын нэг ноён хідэн новчноо түүний өргөөрөө дайрч ороод ганц түүнийгч биш хамаалагч дуулан ажилтыг нь алсан гэсэн. Энэ хядлага болсон гэсэн. Тэгээд л энэ хэрийг над байгаа хүмүүсийг барихын тулд хааны яримыг өнөө өглөө хөдөлгсөн гэсэн. Хөөх, яасан ахтар шин болов. Тэтгэр яасан байх нь? Төмөр нэтгэлийн өдөрдөгч нь өөрийг нь алах гэдээсэн гүнийг нь аваачаад алчихсан байгаа байхгүй юу? Мандах энэ мэдийг нь сонсонгууд ёндон тандаад. Нинг ампунд ажиллаж байсан гимүү хүмүүсийг хүртэл
Өөс таслах үед үнцээр нь сайн суулгахгүй бол хавар болоход нахиж гэлдэг юм. Хам инжижиг аюулчаа чиний хүмүүс том асуудал болж байгаа мэдэх үед бусдыг их сэтгэлээ дарц сурах хэрэгтэй. Энэ төмөр нэтгэлээ итгэдэг зүйл. Энэ чиний хурааж ирсэн нэр хүнд. Чи ингэ хэрэг байхгүй. Юу гэхээр нэгэн цагт би ч бас чам шиг л шудраг нэг юм байлаа. Тиймээс би чамайг ойлгохгүй байгаа юм биш. Тэгэж бидэнд итгэхгүй байгаа биднийг алах гэж байсан хүн нэг вамп юм. Хэдий би их л цус гаргасан ч тэр ямар ч хамаагүй. Би өөрийнхөө хүмүүсийг амь насыг илүү тавих хэрэгтэй. Хэрвээ би түргэл дайраагүй бол дайралтанд өртөх байсан хүмүүс нь бид. Харамсалтай ч гэсэн энэ бол мөрийн ертөнцийн бодит байдал. Чи энэ үнийг мэдэх юм шиг санагдаад. Ман тол угаасаа яалтч хүнд нь бүр нилээн дургу гарагдаг. Тэгэлхтээ үгүй. Чи бол зүгээр л нэг холчгорно ш. За тэгэхээр өнөөдөр болохоор энэ хэд чинь уннаамаар явах өдөр юм байгаа. Тэгээсээ хугацаа өнгөрсний дараа уннаамын бараа харагдаж эхлэхүүдийг гинтэл модон дундаас нэг эмэгтэй хижээл насны эрэг дагуулаа гараад ирдэг. Үлэгдэл солигдоход уулын ингэрийн танк гэр бүл гэх түүх гарч ирнэ. Уулын ингэртүүдийг танк гэр бүл нь улсын хамгийн алдартай хотуудын нэг. Энэ бол танк бүлэгмийн байдаг газар. Мөн тэд энэ хорны арга барил болон нууцаар хүнийг уралгаад автдаг. Энэ бүлэгм нь уулын ингэрийн танк гэр бүл. Мөн Сачаны танк гэр бүл. Бас хүнд танк гэр бүл гэдгээр алдартай. Зээгүүдэн зурвал дээр харагдаж байгаа болохоор Сачаны танк гэр бүлийн тэргүүн 10,000 хорны эзэн Тан Гя Вүн. Тэр рам нэгтээ бэлтгэлээ хангаж дууссан. Бидэн санаа зовх хэрэггүй те. Угаасаа бэлдээд байх зүйл байгаагүй. Муу төв төнгөрлөг нэгдлийн новчнууд. Тэд яаж биднийг өөрсдийн нохооч гнаас цааш нь явуулж чадж байна. Гэхдээ хортой холбоотой асуудал биднээс илүү хүн байхгүй. Зэотагийн зурвал дээр харагдаж байгаа хүн нь болохоор Тан Гян Вү гэдэг нөгөө толгойлогчийн зээдүү болох Танги мөн. Тэгээ цааш нь өргөжүүлж хэлэхдээ чи хүмүүсийн амь насыг нэг тавих хэрэгтэй. Тулааны урлагт мэдлэггүй авах хахта сайн ханасраа тавиарай. Зэотагийн зурвал дээр харагдаж байгаа хүн болохоор Танги Вүмний ах охин Тан Мирио. За тэгээ яагаад энэ хоёрыг явуулж байгаа вэ гэхлээр нөгөө төв төнгөлийн нэгдлээс тагнуулын бүлгэм ундаа мужи руу явуулсан гэснэ. Тэрэнд нь одоо энэ танк гэр бүлийн энэ хоёр нь явж байгаа юм байхгүй юу? Өдөрдөгсөн ямар тач явж байгаа хэдтэй. Тэгвэл би та нарын аюулгүй байдал залбирах болно. Зураг зурсаадахад ямар тач танк гэр бүлийнхэн бүлгэндээ гарсан байх бөгөөд цаашаа өргөлөөлөд явж байсан чинь гинтэл ард нь чимээ гардаг. Яг юу болоод байгааг нь ойлгохгүй дээшээ харахад дээрэс нь битүү хүмүүс гарч ирэх бөгөөд энэ нь нотол тааш таарнаа. Уг удалтаас нь яагаад ч зүхтаач чадахгүй байгаа мэдэнгүйтэй энэ хэд маань хоорондоо тулалдахаар болно. Төрөн хэлсэн шин ах нь болохоор зүгээр л хор хийдэг, харин дүү нь болохоор нилээн тулааны урлагтай гарамгаа юм байна лээ. Yeah, it's our time to shine. Show that's the kind of state of mind you gotta combine with hard work and time. You gotta climb to the top. Don't let yourself drop till your heart stops. Let this beat. Тулан ямартай ч ерөнхий танк гэр бүлийн талд байсан боловч ахих нь нард нэг айхтар том биетэй хүн гарч ирсэн ахыг нь гиндүүлэр нилээн хүн чарахт болчихнаа. Байдал ерөнхий нилээн буруу тал руугаа ирэхнүүд гэсэн чинь нөгөө хэдэн цэргүүд нь болохоор энэ том биетэйг нь аргалж байя. Та хоёр ямартаа ч эндээс түрүүхэн зүхтаа гэж энэ хоёр зүхтах боломжийг олгосон юм байна лээ. Тэгээ нөөр маань чаавас тэгээ зүхтаж яваад л одоо манай унаам руу явж байгаа төмөр нэтгэлийн хэдтэй таарсан таардаг. Дэд төлөгч нь харангуйта наа зогс хин гэдгээ хэлгээхтэй. Бид танк гэр бүлийн их байгаамаа. Намайг Мирио гэдэг. Харин энэ бол миний авгаах. Танк гэр бүлийн хүндэт ноёдын нэг. Бид отлон төгтөж тэр хүнд шар авсан бидэнд туслаач. Би та нарын ачиг заавал хариулах болно гэхтэй. Юу? Танк гэр бүл тэд ч бас үн толботой гэж юу. Тэгээд ч болоогүй. Отол дээсэн хүмүүс агуу танк гэр бүлийг ийм байдалд оруулж чадсан гинэ. Тэгэхээр тэр новчнууд энгийн новчнууд биш гэсэн үг. Хэрвээ тэднийг хүртэл дагсан бол отол дээсэн хүмүүс ойрхон байгаа гэсэн үг. Энэ ч асуудал болох нь дээ. Гэж утснаа Якран. Хэдэн залуу саваа тэр хавийг шалга. Булан бүрийг нь сайн шалгаарай. Харин тэд зүтгэрэгчэн дотор бодохдоо танк гэр бүл. Тэд түүний ачиг заавал хэдэн зуун оголж хариулдаг. Ач хариулах тал дээр танк гэр бүлээс илүү хийнч байхгүй. Бид танк гэр бүлийг тусалж тэдний холбоотон болоод аюултай нөхцөл байдалд орох хэрэгтэй юу? Эсвэл танк гэр бүлийг тоохгүй ороход цагаан луу худалдааны бүлгийн 3 дугаар залуу эзэндийг олох даалгавартай анхаарах уу? Байц.
Би тийм хүмүүсийг яг танкер бүлэг гэдэг яаж мэддэг вэ? Тэгээ яг бодож явахад манай мөнхөө нөгөө шаргацсан хүнийг намж тэрнгүүтээ дагаад яв гэж байж байдаг. Дэрийг нь харсан нөгөө дэд анхуд нугаас амар урд штэ манай мандахт. Чи яг юу гоё гэдэг юм. Би дайлтыг бүслэгдсэн. Тиймээс амьд үлдвэрээ бол наад үгцгээ тол хамт билдэг. Гисэн гардаас нь толгойлогч нь хүртэл төөний зөв. Би дайлтыг бүслэгдсэн. Бас нийлэн олуулаа байна. Тэгээ дотроо утгатай. Би ч бас түүнээс дээрт юмгүй. Би тэнэг байлаа. Би нөхцөл байдлаа хэтэрхий анхаараа бүслэлтэнд орсноо ч анзаарсангүй. Би нэг ихлээд мэдсэн бол эдэн тулгаас иг нь хамаагүй болох байсан. Энэ очнуудыг хийх тулгаан цайсыг ямар ч харахгүй. Хэрв тийм бол төмөр нэгтгэл бидний гарах шийдвэр танк гэр бүл тусалж төрүүлж таарах. Тэнгэ өөрөө бүслэлтэнд орсон гэдгээ манай мандах хин хүнээс илүү төрүүлээ мэдчихсэн байж таарна. Юуташ нөгөө шаргацсан гэдээсэн ахыг нь өөрийн бүхээгтээ оруулангуудаа. Чи энэ тэрийг ам хамгаалах болохоор анхааралтай байгаарай. Тэгж чадна үстэй. Гэж Боркотелснэр өөрөө тулаанд явахаар болно. Юутач хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө хитэн бүсэлж авсан хүмүүсийнх нь удирдагч нь гэдээсэн нөгөө том биеттэй нэ. Манай мандах нандангуудаа. Бидний олцыг надаас сүрүүл авчихсан бололтой. Буцаагаад өгчихгүй биз. Ягтар мандах буцаагаад өгөхгүй л байсан бол өөрийн тэрэгтэй хийхгүй үсттэй. Айхтар ирэх бахтай. Зөв шүүгөө. Та нар тэднийг өгсөн чи бид та нарыг алхал байсан. Улаан сүнснүүд бүгдийг нь ал. Зангснаар ястаа талд тулаа эхэлж байгаа юм. Yeah, it's our time to shine. Show that's the kind of state of mind you gotta combine with hard work and time. You gotta climb to the top. Don't let yourself drop till your heart stops. Let this beat. Тэр цаана ястай эргэн тойрны хамгаалт цэргүүдийг нь хуу хаамж байсан залуу нь болохоор энэ улаан сүнснүүд гих бүлэгмийнхэн дэд амгад Жан Ёл гэх залуу байдаг. Дэстон наттай дүүцэг амтан байна уу гэхтэн дээрээс нь манай Ёндон буугаад ирэлгүй яах вэ? Тэгээ айхтар хүчтэй дайралтыг хийсэн боловч нөгөөх нь яагаачгүй байгаагаас гад харахад би ихний дайралтаараа дүүнийг алж чадна гэж утсан. Гэтэл тэр үнийг хаж чадлаа. Тэгэд улаан сүнслүүд гэсэн байхаа. Би анхудаа сонсч байна. Гэж үлчгээд ардаас нь нэлээн хүчтэй дайралтыг хийдгээд заа. Одоо болоо байлгүй дээ гэж босохгүй байх гэсэн нөгөөх нь босоод ирдэг. Харин нөгөө талд манай мандах энэ улаан сүнслүүдийн удирдагчдын толоо өрнүүлж байдаг. Торлоо өрнүүлж байхад нөгөө удирдагч нь би нэг энд ирэхээс ч юм чи бидний утгалтыг мэдэж байсан гэцтэй. Чи үнэхээр гайхалтай юм. Цагаан луу худлааны бүлэгмийн алга болсон явдал мөн унаа муу чимэгцэл байтал. Үүний ард та нар байгаа юу? Би бол өртөөл хүн алж барих багш төдий. Илүү том зураглалыг нь өөр хүн хийж байгаа. Тэгвэл надад хэл. Тэр хүн чи хийм. Хараад дугаар. Би түүнийг инкийг мэдэрч чадахгүйгээс гадна тэр бидний маш холоос илрүүлэх хангалттай чадвартай. Тэр бас наад чиг тулааны мастартад тулдаж намайг хамгаалахад өргөж байна. Хэрвээ чи мэдмээр байвал улаан сүнснүүдийн генерал нам мөн үе. Намайг чи эхлээд ялах хэрэгтэй. Зэйотэж энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн партиг илүү хурдан авч үзгийг хүсвэл та угаасаа мэдж байгаа бах. Дараах тансруу тэнүүшин хийх юм уу бүтээгээ болохгүй бол лайк болон сабскрайб дараа зүгээр л дараагийн партаа хүлээж өгөөрэй. Давтахгүй дараагийн парт орчноо. Нэг асуудалгүй. Дараагийн мэдлэгээр уулзлаа. Түр баярлалаа.